Бид эхний ээлжинд яндангуй бүсийг зарлана. Яндангуй бүс дээр энэ 3 дугаар сарда багтаж төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд 20 мянган айлыг LNG одоо газ руу шилжүүлэх төр хувийн хвшлийн түншлэлийн гэрээг бид энэ цагаан сарын өмнө багтаж байгуулахаар одоо ажиллаж байна. Энэ байгууллагатай бараг жил эртээ бид нар ажиллаж тооцоо судалгаанууд хийсэн, зураг төсөв тэзүү бэлэн болсон. Барилгын ажил энэ 3 дугаар сарда багтаж эхэлнэ. Бид нар 11 сар гэхэд энэ 20 мянган айлыг LNG рүү шилжүүлэх энэ одоо ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэйгээ LNG рүү шилжилт хийхдээ тухайн айл өрхүүдийн дотор тоноглолтоо шийдэх ёстой, дотор тоноглолыг хотоос мөнгө гарах ёстой гэдэг байр суурийг одоо айлын тал хэлж байгаа. За дээр нь бид нар үлдэж байгаа 80 мянган айл дахиад 80 мянган айлд бид нар нефтийн дайвар бүтээгдэхүүн нафтагийн C5, C6, C7 загварын газын үйлдвэр байгуулах. За мөн 80 мянган айлд уг шугам сүлжээг дундын станцуудыг байгуулах ийм урьдчилан техник эдийн засгийн үндэслэл газар дээрх судалгааны ажлын 19-ний өдөр эхэлж байгаа, гадны мэрэгчлэнүүд эхэлж байгаа. Сая Бээжин хотод би бас хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хийснийг та бүхэн сонссон баг. Энэ чуулга уулзалтын үеэр эдгээр аж ахуйн нэгж байгууллагатай бид нар хамтран ажиллах санамж жижиг зурсан. Тэгэхээр энэ бол бид эхний одоо шилжилт буюу нүүрснээс шилжихийн тулд эхний ээлжинд 100 мянган айлыг саяны одоо хосолсон хэлбэрээр газын ийм шилжилт рүү шилжээ гэж. Тэгэхээр энд хамгийн гол хүндрэлтэй байгаа асуудал бол хэрэглэгчийн төлбөр гэдэг зүйл байна. Өнөөдөр одоо Европч тэр, Америкч тэр хэрэглэгчдийн газны үнэ гэдэг бол хамгийн тулгымцсан асуудал байдаг. Газнаас болж одоо дэлхийн улс орнуудын хооронд зөрчилтөө мөргөлдөө үүсэж байгаа. Тэгэхээр бид нар аль нэг улсаас хараа тулах, тэсвэрт дэлбэрэх, эрсдэл бүхий зүйл систем ухсрах, хэрэглэгч даал давшгүй төлбөр одоо унахаас улсын зэргийж нэлээд тооцоотой хандж байгаа.